За сайн бацхан өрхөм үзэгч те та Ice Global Lead дээр нээлттэй ярилцлага нэвтрүүлгийг одоо үзэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн зочин маань номын зохиогч Сайн Зориг ах маань ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Танартаж их баярлалаа. За таныг бол манай үзэгчид ичнээ бас мэддэг болсон ч гэсэн ахаад энэ удаа бас таныг өөрийгөө танилцуулаач гэж хүсэж байна. За бас саяхан одоо нээлттэй хийсэн Улаанбаатар дахь Русский домд нээлттэй хийсэн номынхаа талаар бид нартаас ярьж өгөөч гэд бас студид тавьсан байгаа. Тий, энэ өнгөрсөн 4 дахь өдөр хуучнаар Десенка тий одоо Эрценка номны нээлттэй гээд тажгүй болоод өнгөрчих шиг боллоо. Би ч одоо өөрөө юу хэлнэ гэж байхгүй шүү дээ тий. Хүмүүс л хайтайхан болсон л гэж байна л. За юуны өмнө би нэг тэр нээлттэй хийж байхдаа нэг алдаа гаргасан. Тайзан дээр гаргахлаэр би нэг сандраг үлдээ. Тэгтээ ингээд юмаа мартаад идэв. Тэг юуны өмнө энэ би энэ номоо өөрөө монгол руу орчуулсан. Одоо монгол хэл дээр нагуу бүтэн тий. Тэгээд надад 3 редактор зовж явсан. Би бас нэг жоохон одоо зэлтэг гэх юм уу та. Нэг редактор багт болно шүү дээ. Тэгэхээр ингээ 3 редактор бол сайн болоо гэж бодоод. Тэгээ юуны өмнө одоо энэ ноён хүү, төмөрхүү ихч хоёртой их баярлалаа гэж хэлмээр. Хоёр редакторууд юм байна. Тэгээ би тэр нөгөө номын нээлтэн дээр хэлхээ мартчихсан. Тэгээд хүнд артиллер гэдэг чинь хамгийн сүүлийн хамгийн мундаг редактор бол миний Төмөн Дэлгэр ихч юм байна. Тэгээд би өөрөө орчуулсан оюун хүү редакторсан, дараа нь төмөрхүү ихч редакторсан. Тэгээ хамгийн хүнд артиллер. Тэгэхэд л ингээл төмөө ихч маань редакторлоход бас ингээд алдаанууд гарч ирдэг юм байна. За энэ тий. За энэ нээлттэй өнгөрсөн 4 дахь өдөр хийлээ. Энэ номын талаар гэсэн тийм ээ. Гэхдээ яг энэ номыг 8 жилийн турш 8 жилийн дотор би хийсэн. Би ингээд улсуу жоохон чи ингээд хийсэн гэдэг юм битсэн гэжтэй гэхлээр энэ маш их олон там зураачтай ажилтдаг. Тэгэхээр битсэн гэхлээр жоохон хэлэхэд хэцүү. Тэгээ нөгөө бүх дизайныг өөрөө гаргана, зургийг хаашаа яаж тавих вэ? Тэгэхээр нөгөө хийсэн гэд миний амнаас өөрөө ихгүй тэгж гардаг юм шиг. Анх ягаад энэ номыг хийх болсон бэ гэвэл санаа нь аюу инgi. Би нөгөө 86-нд 10 төгссөн. Тэгээд энд ингээд ажиллаа дараа нь оюутан болоо явж хахад нэг арчлал ирсэн шүү дээ. Тэгээд арчлалын жилүүдэд нэг ганцгын 8 гэдэг нэг юм байлаа шүү дээ. За тэгээд би ч өөрөө Арбатын хөхт. Бригадтай. Манай бригад гэдэг нэг хэдэн залуучууд бүгдээрээ бас нэг юм баруун кино үзсэн. Энэ баруун гэдэг чинь гоё юм биш үү? Биднийг жоохон хуурч мэрсэн байна те коммунизмын систем. Тэгээ бүгдээрээ ерөөсө хойшоо гарцаагаар 8-нд хийгээд би Оросд шоронд сууж үзлээ. Гэхдээ айхтар хэрэг төвд тариаг юм аа. Нөгөө хүний паспортоор Польш руу 8 хийж явж байгаа. Баригдаад. Тэгээд нөгөө гадаадынхан цагаан эрдэнэт ч өөрхий тэр хүний паспортыг чинь нөгөө бүх Азууд адилхан ингээ өнөр нүдтэй тоодгүй байхгүй. Арис чинь буцаж Польшоос явж явах Брестэд гайлийн хүн маань Орос бүсгүй таарад. Эмэгтэй хүн ч өөр. Эрэгтэй хүн чинь жоохон харж байгаа тийм. Эрэгтэй хүн чинь нэг бүдүүн бараг штэ. За тэгээд тэр шоронд тэгэнгүүт чи биш вэ гэж нааг барьж аваад шоронд хийцэн. Тэгээд шоронд хийж суулаа дээрэмдүүлж үзлээ Оросуудад их хэмжээний мөнгө зодуулж үзлээ. За энэ хурж ирээд ээж аав маань хэд боловсралтай хүмүүс байдаг штэ. Ээж одоо нэг худалдагч, аав нэг жолооч байсан бол би ч ингээл баян бэлэг сэлэг явуулаад тэр доллар 100-аар нь явуулаад ингээл ээж ааваа гэл надаар бахарх штэ. Тэд нар хэд боловсралтай хүн чинь ингээл 8 хийсэн дургүй байт юм. Нөгөө социализмын ухаан суулгацсан хүмүүс чинь. Тэгээ чи одоо 8 чинь 8 үлдээ юм гэдэг юм. Өлөөч гэдэг байсан. Тэгээ би хурж ирээд ерөөсөө Орос орныг мартъя. Инстэ дими газар байна. Би ерөөсөө 8 гаж болъё. Тэгээд амьдаа нэг жоох ухаан гаргаад ингээ явсан байдгийг. Хожим хоон миний ах одоо ээжийн төрсөн дүү
Орос их нэртэй байхгүй. Монгол нэр нь Инх хоёр, Орос нэр нь Александр. Тэгээд Дядя Саша гэдэг их нэрийн Дядя Тамар. 2012 онд би очив. Тэгээд 2012 онд би 90 онд ингээ 8 ээжсэн. Очисон чи Орос орн шал өрүүлсэн юм. Таны 8 хийжсэн үеэс бүр оронгоор өөр. Тэгээ улаан удад би дараа нь очисон. Тэгээд тэр ах надад тайлбарласан. Александр гэдэг Инх хоёр ах маань ийм учиртай юм. Оросын дарга нар ингээ өлегтөө явуулаагүй. Ленинград, Санкт Петербургийн баг ирсэн. Орос орн одоо ах нь ямар санаа зовлтдог байсан. Би одоо ингээд тухайн 12 13 мянган рублийн пенстэй настай болсон. Эхнэр нь Дядя Тамара бас нэг 10 хэдэн. Тэгээ евро ремонт хийсэн. Европ байраа нөгөө айгуу гоё шал мал тавьчихсан. Бүх төр социализмын үеийн меблийг гаргаа хийцэн. Тэгээ айгуу Светле гэдэг чинь гэгээлэг меблүүд нэр тавьчихсан. Урд нь 90 онд очиход хоёр бухимдсан хөөш. Энэ цалингаа өгдөг, цалингийн оронд бараа өгсөн. Энэ барааг одоо би яаж зарах юм гээл. Тэгэхээр ахаа надад өгч би зараад гэдэг. Тэгээ тэрийг зарж өгөөд ингээ явж л байл. Ойл айгуу. Тэгэхээр би Орос орныг гаднаас биш дотроос нь мэдчихсэн. Миний өвөө Иркут амьдардаг байсан. Миний эмээ би эмээг ерөөсөн мэддэггүй. Эмээ маань аварт ороод нас бараад тэгээ өвөө их олон жил ганцаараа байж чад шаастны имлэгийн даргатай тэр нөгөө найз Содномгоо гэд Моисен ректор хүн танилцуулаад тэгээ миний өвөө суугаад ирэхгүй явсан байт бензиндээ хараад тэгээ өөдөр очиж штэ өвөө ч гэсэн ярина штэ Орос оронд ийм юм болсон Орос орн үнэхээр хэцүү байна гэд тэгээ дараа нь очисон чинь ингээд тэгэхээр Орос орныг би дотроос нь мэддэг байсан байхгүй тэр чинь Дядя Саша ах чинь Москвад төгсөөл тэгэл Москвад амьдэрсэн. Тэгэхээр би 12 онд очиод миний Орос оронд хандлага өөр болж ирсэн. Тэгээ Путин ерөнхийлөгч Путин гэдэг чинь Орос орныг өөрчилж байгаа юм байна гэдгийг ойлгоод Монголдөө өөрөө судалж ирсэн. Эхлээд би судлаагүй л зүгээр ингээд Лихий 90-тэй гэл нэг 4 ангитай баримтат кино. Дараа нь Соловьёвын Путиний тухай баримтат кино 2 ангитай 2 цаг ингээд 4 цагийн кино. Тэгээ би бүр гайхаад энэ ямар айхтар хүн Оросын төрийн тэргүүн болчихвтэй гээд. Тэгээ ингээд судлаад уншаад ингээд явж итэл гинт нэг санаа төрд юм бил. За ерөөсөө нэг юм ном хийчих. Ном гаргачих. Тэрөөсөө иймэрхүү юмнаас л болж энэ ном төрлөө л дээ. 8 жилийн хугацаанд бичсэн. Судалгаа 12 оноос хойш гэж болно л доо. Гэхдээ яг би 8 жилийн дотор бичсэн. Гэхдээ энэ дээр нэг бас нэг даруухан байдаг ч айгүй их өнгөрөх юм аа. Хийсэн хүн чи яах вэ? Өнгөрч болно шүү дээ. Өдөр болгон суугаагүй л дээ. Эхний үед ингээл судалгаа хийгээл өдөр нэгээс 30 минут суугаал ямар ч сан ингээл тасралтгүй ингээд суугаа яваад. Тэгээ сүүл рүүгээ материал цуглараад ирэнгуутаа нөгөө 5 зураач нартайгаа баг болж ажиллана шүү дээ. За наатах ингэж зур, чи наатахад буруу зурчлаа, наатахын нийш нь харуул гэд. Ингээд л явсан да. Тэгээ сүүлийн 2 жил юм уу? Яг ингээд бүр гардан тулаанд орсон. 8 жилийн турш нөгөө мэдээлэл цуглуулсан. Ер нь ном гэл тэгэхээр ингээл текст ихтэй байдаг шүү дээ. Ингээл хавц дөөр нь ингээл нүүр дөөрн текст байдаг. Энэ номны онцлог бол маш гоё юм дизайнтай юм байна те. Дээрэс нь ингээд зургуудтай хүмүүсийн хэлсэн үгээр эхэлж байгаа юм байна. Тэрүүгээрээ бас онцлог их сонирхолтой ном байна. Би яг хоо энэ дээр ингээд тайлбар хэлье л та. Нэг айгүй энгийн нэртэй гоц. Баг ингээд 100 гавья гэл тавьсан байгаа. Яг нөгөө монгол хэлчих баялаг болохоор жоох их шгэлүүлээд. Их орон чүний эрхлэлгүүл гэд тавьсан байгаа. Яг зүгээр энгийн үгээр 100 гавья тийм ээ. Тэгэхээр ард энэ номыг их гоё нэр өгч болох байсан. Одоо жишээлбэл New World Order гэж ойлголт байдаг. Шинэ дэлхийн засаглал. Энийг нэг элитүүд гаргасан байт. Тэгээ дэлхийг атгсан байхгүй. Элитүүд гэдэг чинь англосаксуудчууд. Тэгэхээр New World Order-ыг одоо шинэ дэлхийн шинэ засаглалыг халсан нь эсвэл үгүй болгосон нь долларыг халсан нь
Ингээд янз бүрийн юм сони хачин нэр өгж болно. Гэтэл тийм нэр өгчихлээр ард түмэн ойлгох юм болчихно. Зөвхөн нэг оюутан эсвэл зах дээр зогсож байгаа бараа зарж байгаа нэг бүсгүй нэг залууч юм уу. Энд чи юу шинэ дэлхийн засаглал болоо явж байгаа ойлгохгүй. Хүндэх өгнөд орсож байна тийм. Тэгэхээр сош тэр нөгөө улс төрийг судалдаг барьдаг хүмүүс чинь шууд ойлгоно л доо ямар гоё нэртэй ном байг л авах бах тийм. Тэгэхээр би зүгээр энэ номыг түрүү хэллээ шүү дээ ингээл айгүй их текст байдаг гэдэг. Зүр энэ номыг залуучууд руу хандуулаад жирийн ард түмэн рүү хандуулж ирсэн. Өнөөдөр Евгений Онегин ч юм уу, Дайн Байнг ч юм уу, Дубровский, Анна Каренина тэр лагдаг номуудыг уншдаг цаг нь өнгөрцөн юм шиг байна залууч. Мэдээллийн эрэнд амьдраад байна шүү дээ. Тэгэхээр энд нөгөө мэдээлэн дээр суйрлуулад ингэж хийсэн. За энэ номын control ID-г нь би бас нэг хэлчихье гэж бодлоо сая. Нэгэнд л ингээл тайлбарлаж байгаа юм чи. Control ID альва зохиол, альва ном, кино, control ID гэдэг чинь зохиогчийн ард түмэндээ хүрэх гэж байгаа мессеж. Энэ ерөөсөө одоо би өөрөөс чинь нэг юм асуу. Та Монголын төрд итгэдэг үү? Яг одооны төр ирээдүйн яриаг шүү дээ. Итгэдэг үү? Тэгээ 100-аас бол нэг 50-60% л. Тэгэхээр айгүй хэцүү. Би бол Монголын төрд одоогийн байдлаар итгэх надад айгүй хүнд байна. Өмнөх байгаа ерөнхийлөгчдүүдийг одоо ингээл хойлоо задалгаа хийгээд ярих юм бол нэмэх юм барах ирэхгүй дээ. Дандаа хасаг яриа шүү дээ. Хасгаар л юм ярина тийм ээ. Тэгэхээр манай Монголын залууч төрд итгэхгүй шүү дээ. Энэ номны control ID мессеж нь юу вэ? Бид монголчууд 30 жил алдсан биз дээ. Оросууд 8 баг нэг 10 жил алдсан бас. Тэгтээ Оросын төрийн тэргүүн Владимир Владимирович энэ байдлыг оронгоор нэрвүүлсэн. Тэгэхээр монголчуудаа залуучуудаа бид 30 жил алдлаа. Та нарын сонгуульд оролцооч. Зөв хүмүүст сонгооч. Жон тэмцэл өрнүүлээч. Зүгээр нэг талбай дээр суугаал нэг. Тэгээ одоо огцорход амархан ч гэдэг юм. Тийм биш. Нилийн одоо та нараас одоо тийм юм. Шаардлагатай байна л дард өмнөс залуучуудаас. Бид нэр 90 онд Карманда турбаа мурмба гүртгэнийхээ юунд ингээд турбаа хийцэн Карманда чулуу хийцэн. За одоо энэ цэргүүд орж ирнэ алдснаа гэж зогсож ирсэн шүү дээ. 100 мянган монгол очивол тэгэл арчлыг бий болгосон байхгүй. Тэг яг дараа нь арчлаа бий болгоцод амиа бодсон шүү дээ. Тэгээ 8 явсан. Тухайн үед ажил төрөл байхгүй болсон. Бүх үйлдвэрүүд хагдсан шүү дээ. Тэгэхээр энэ залуучууд яг нэг үйл гэхэд энэ control ID нь юу вэ? Төрөөс төрсөн тэр бөмбөд ингээл төр мөргөл ингээл зөндөө юм ярьж болно. Ард түмэн өөдгөө шүү дээ. Ард түмэн маань маш өөдгөө. Тэр дотор би орно. Таач орно. Одоо энэ телевизийн бүгд орно. Тэгээ би орно, манай гэр бүл орно тийм ээ. Бид нэр хөдлөхгүй шүү. Тэгэл би гэртээ нэг ном бичээл өөдгөө царайлаа суугаад байна тийм. Тэр талбай дээр би очих хэрэгтэй тийм ээ. Яг би тэр юун дээр очиж байсан л да. Гэхдээ ингээд арай л бид нарыг арай л айгүй мундаг эхлээд хуураад байсан тийм ээ. Тэгэхэд Владимир Владимирович баг өнөөдрийн байдлаар дайн хийцэн төрийн тэргүүн шүү дээ. Аливаа улс дайн хийхлээр юу болдгоо л дээ. Төрийн тэргүүний рейтинг нь ундаг. Тэг чи өсөж шít. Одоо өнөөдрийн байдлаар 79.2 баг 80% тав шít. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл 100 хүнээс 80 хүн, 10 хүнээс 8 хүн тий. Нэг гэр бүл 8 гэр бүл байлаа гэж бодъё л 2 эмээ, 2 өвөө ингээл аав ээж хүүхдүүд байлаа гэхэд тэр дотроос нэг хоёрх нь л жоохон тийм биш тий. Гэхдээ нэг нь одоо юу ч мэдгүй татгалцсан, нэг нь эсрэг. Тэгээ үлдсэн 8 нь 100% дэмжиж шít. Тэгэхээр ийм тэрүүн за дэлхий дээр өнөөдрийн байдлаар байхгүй. Тэр янз бүрийн Америкчууд дэлхий дээр хамгийн хөгжилтэй орн л гэдэг. Тэр Байден ч 50 хэдэн хувьтай шүү дээ. Хин чин Трамп ч бас 50 хэдэн хувьтай л байдаг. Тэгээ бос орны төрийн тэргүүнүүдийг харахад рейтинг нь аягүй доогуур байдаг байхгүй. Тэгээ дайн хийцэн мөртлөө Владимир Владимирович рейтинг нь их өндөр байдаг.
Яг бол ард түмний итгээд байна шүү дээ. Тэгээ энэ дээрээс би сая ингэ дай харьцлаа. Дайныг ингэ тайлбарлахгүй болохгүй юм бэл. Айгу буруу таашаа ойлголттой байна. Манай ард түм, Монголын ард түм. Энэ дайныг Оросын тэрүүн хийгээгүй. Оросын ард түмэн ерөөс хийгээгүй. Энэ дайныг тэр нөгөө өөртөө элит гэдэг те тэр нөгөө Англи, Америкт байдаг. Тэр гэр бүлүүд, тэр банкнууд хийсэн. Тэр Виктория Нуланд гэдэг хүн байх шүү дээ. Гос департамент ажилтдаг нэг дарга бүсгүй 14 онд ирэл Киев төрөл мөнгө тараагаал. Тэг өөрөө дараа нь ерөөс ичдэггүй байхгүй дээ. Одоо байр одоо зүгээр ингээ гудамжны яриагаар нэг байрны атманууд байхгүй. Тэгэхээр тэр байранд таач амьдраад би ч амьдраад идэг. Тэр атмануудаас таач яагаад би ч яагаад яваад идэг байхгүй. Тэр нөр ерөөс ичих юм байсан. Одооноос тэгтээ байдал өөрчлөгдөв. Тэгэд энэ төрийн эргэлтийг Киевд хийсэн юм аа. Төрийн эргэлтийг хийн. Янукович гэдэг ард түмэн сонгогдсон ерөнхийлөгч Донецк руу явсан багтан төрийн эргэлт хийгээд тэгээ нацистууд шүү дээ тэр одоо нэг Украиний ерөнхийлөгч нөгөө өмнөх Порошенко яг өөрөөсөө яг нацистууд биш ч гэсэн нацист дэгмлийг барьсан ийм ерөнхийлөгч нар байхгүй. Тэгээ тэднэрт цаанаас даалгаврыг өгч шít. Мөнгөний өгч. Тэр Виктория Нуланд бол хэлсэн бид нар 10 тэрбум доллар зарцуулсан юм аа. Энэ төрийн эргэлтийг хийхэд бол. Тэр мөнгөний өгсөн биз дээ. Тэгээ төрийн эргэлт хийгээд Украин 2 хуваагдсан. Янукович бүр Орос руу цухтаас ерөнхийлөгч юм шүү дээ. Бригад явуулж шүү дээ. Машин алах гад автоматтай. Тэгээ цухтагаа явсан. Тэнгуудад нэг тал нь үгүй эн чи юу болж байна төрийн эргэлтийг бид нэр хөлийн зөвшөөрөхгүй гэсэн чинь нөгөө тал нь нөгөө мөнгө авцсан тал нь төрийн эргэлтийг зөвшөөрөөд хоорондоо байлцсан. 8 жил байлцсан. А тэр Донецкт байдаг, Луганск байдаг тэр Украин паспорттой улсууд Украин хэлийг мэдгүй. Оросоор ярьдаг. Тэр дээр үе давчаад ингээд тасдсан баг. Гэтэл ингээд 8 жил Оросууд энэ дайнаа зогсоолтоо гэхэд дөрвөлжсэн гэрээ байдаг байхгүй. Минскийн гэрээ. Франц оролцсон, Герман, Украин, Орос. Тэгэд тэр гэрээн дээр юу заасан байг бол одоо зайныг зогсоон байжээгээд Оросуудыг хуурсан байт. 5 сая Орос тэнд өгч штт. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгсчүүд. Ерөөсөө тэр нөгөө талын Украинч ингээл бөмбөгтэй лалаал хятж जैन тийм ээ. Тэгээ Оросуудыг хуурсан байт 8 жил. За тэрний баталгаа нь энэ ном дээр байгаа. Нөгөө Меркель байсан. Германы канцлер, Францын Франсуа Олланд. Энэ хоёр Меркель канцлераа хийхэ болоод Олланд ерөнхийлөгчөө хийхэ болоод хэлсэн үг нь байт. Би зохиог тийм ээ Оросыг хуурах гэж Украиныг зэвсэгзүүлэх гэж энэ Минскийн гэрээ байгуулсан юм а. Бид нар Оросуудыг хуурсан юм а гэдэг. Албан тушаалаа өгчөөд хэлсэн үг нь бүр байдаг. Бүр баталгаатай. Тэгээд Оросын төрийн түрүүг ганцаараа биш шүү. Тэр аймантай, тэр ерөнхий сайдтай, тэр их хуралтай. За одоо нэг нь биднийг ингээ хуурд юм байна. 8 жил хүлээлээ. Энэ 5 сая Оросыг хэн хамгаалах вэ? Та бүхэн явж хамгаалж чадахгүй шүү дээ. Тийм учраас энэ цэргийн үйл ажиллагаа цэргийн тусгай үйл ажиллагаа гэж нэрлэдэг юм бэл. Киевийг ерөөсө бөмбөгддөг шүү дээ. Ард түмнийг алддаг. Яг тэр нөгөө аримтанд байлтаад ингээ явт. Өөр арга байхгүй. Энийг манай Монголын залуучууд, манай Монголын сэхэднэр нэг сайн ойлгодог юм бэл. Одоо миний найз нар гэхэд Москва дээд сургуульд төгссөн тийм. Миний нээлтэн дээр чинь би очихгүй. Энэ чинь ингээ дай хийсэн. Тэгээ надад тийм цаг хугацаа байдаггүй байхгүй. Хүн болгон дээр очиж тайлбарлах. Тэгэхээр манай нөгөө зургатаар нөгөө англосаксуудын атгацсан телевизүүдээр чинь ингээд юу сурталчилгаа яваад байна шүү дээ. Энэ чинь алуун орчин юм а ингээд дайрцсан юм а. Одоо Монгол руу дайруулъя. Монгол руу хизээ дайрахгүй. Путин даргаыг би яагаад айгүй хүндэлдэггүй гэвэл шууд зарласан шүү дээ. Монгол руу аливаа улс дайрах юм бол
Орос орон чэжээр хамгаална. Зарлцсан. Тэгэхээр айгу сайхан баа байсан. Монголч айрам гэдэг өөрхийдөө тэр пуужин муужингууд нь байхгүй шүү дээ. Альва улс дайрлуул хэцүү байдалд орно доо. Тэр энийг ч ингээд зарлсан. Дээрээс нь 18 тэрбум доллар гэдэг. Энэ 18 тэрбум доллар биш юм аа. Энэ 2 их 80, 3 их 80 доллар байхгүй. Тухайн үед 2 өрөө барьж 15 мянган төгрөг байсан. Доллараар 500 доллар. Одоо 2 өрөө барь 50 мянган доллар. Зүгээр ингээд байраар ботход. Энэ чинь 18-ыг 100-аар үржүүлэх хэрэгтэй байхгүй. 180 их 80 биш. 180 тэрбум биш. 2 их 80 долларыг цуцалж штэ. Жишээл өнөөдөр манай Монгол өдөр болгон 13 тэрбум төгрөг өдөр болгон тэр нөгөө элитэд төлж байгаа штэ. Оюутлогоо алдсан тийм ээ. 38 тэрбум долларын өрөнд орсон. Тэгэхэд Орос улсын ерөнхийлөгч 18 тэрбум долларыг өгөө болгоод дээрээс нь жилдээ 4 жилдээ нэг удаа Монголд ирдэг. Бусад орнууд руу тэгж их очдөг юм шиг. Тэгээ ирээд тэр алхын голын баяр аюух мөнгө төгрөгөөр дэмжээд ер нь Монголыг дэмждэг шүү дээ. Зөвхөн манай төрийн тэргүүний хүмүүс аюух алтаа өөрсдөө гаргадаг. Ялтын баяраар 2 жилийн өмнө илүү дээ. Тэнд хинт чирэггүй нэг Английн принц хэмлээд нэрийг мартаад. Хаан боллоо л принц те. Тэнгуут онгоцоор очиж айлчилт хийгээл. 5 сарын 9-нд ялтын баяраар нэг ч хүн очихгүй байх чинь. Тэр ядаж Москвад байгаа элчин сайд нь очих хэрэгтэй шүү дээ. Тэгээ очихгүй ингээд мессеж өгөөл те. Бид нар та нартай та наргүй болчихно. Монгол улс чинь буураа ормөн үү. Тэр сарлуу ч юм уу шүү дээ. Шинэсээ явчихгүй шүү дээ. 2 гүрний дунд амьдарч байна. Саяхан тэр Орос унтсан байсан. Хятад ч гэсэн жоохон хэцүү өвтөр байсан. Аль аль нь босоод ирсэн 2 гүрэн. Монголчууд, залуучууд нэг юмыг айгүй сайн ойлгох хэрэгтэй. Монгол энэ газар нутгаас нисээ явчихгүй. Энэ 2 орон Хятад, Орос сайн байвал бид сайн байна. Энэ 2 нураад унчвал бид хэцүү. Юус айгүй энгийн. Тэгээ энэ 2 гүрэн болцсон устайгаа айтайхан харьцах хэрэгтэй. Алдаагүй. Тэр нөгөө бусад Европ, Америктэй бас сайн харьцаатай байх хэрэгтэй. Япон, Солонгос. Тэр дипломат ухаанаа гаргах хэрэгтэй. Хар харьцахны бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ энэ 2 гүрэнтэй маш сайн байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд маш их алдаа гаргана. Манай гадаад явдлын яамны сайд нэг хагас тод Орос хэлтэй юм шиг байна. Тэгэнгუთ Лавров гадаад явдлын яамны сайтай шууд орсоор яриад. Тэр кулуар гэдэг. Бусад үеэр орсоор ярьж болно. Монгол бүсгүй Орос хэлтэйг хайхуулж болно. Тэр нэг хоолнд ордог ч юм уу. Ингээ нөгөө хэлцээ бос. Тий албан бос. Тэр Монгол бүсгүй Орос хэлтэй байдгийн шүү дээ. Харуулж болно. Албан ярианд орсоор ярьж болохгүй. Би Орос хэлтэй. Орсуудаас илүү Орос хэлтэй. Зарим Орсуудаас. Одоо жирийн ардам, жирийн нэг жолоочоос би бол илүү Орос хэлтэй. Би хизээч Орсоор ярихгүй. Жишээлбэл намайг одоо ингээд албан ёсоор ингээд явуулах юм бол. Тэр би яагаад энийг ингээд хэлээд байгаа вэ гэвэл маш алдаатай зөндөө зүйл ярьсан. Тэгэхээр монголоор яриад тэр нь бас адилхан алдаатай ярьлаа. Дараа нь тэрийг засаж зарлуулж болдог байхгүй. Энэ нэг орчуулгын алдаа орчихсон. Орчуулгын алдаа орцсон шуучлаараа гэдэг нэг иймэрхүү дипломат харьцаа ингээд зохицуулж болдог. Тэгэхээр манайхаас залуучууд нэг юмыг аягүй ойлгох хэрэгтэй. Хятадууд хориг тавилаа одоо жишээлбэл хилээ хаалаа. Энэ манай төшөөтүүд алдаа гаргаад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хятадчин гүрэн болцсон байх шүү дээ. Би хятадын талд орж байгаа огт биш. Манай хэдээс алдаа гаргадаг юм. Манай хэд очиж тэм цахилгаан станц юм тийм гээд алдаа гаргадаг байхгүй. Тэгэхээр нөгөө хэд чинь ингээд дургуутсан шүү дээ. Батхан 13 дугаар зуунд Батхан ч татвар авдаг байсан юм. Тэгэл гүйжчөөл Киев ч юм уу Новгородын нэг князь гэдэг нь ноён дээр гүйжчөөл гуйдаг байсан юм. Тэр Алтан ордын хаан Батхан. Тэгэл
тушаал буулгаал нөгөө Оросууд гүйж ирэн шүү дээ. Тэр цаатлын Польш молч байт юм уу? Литвач байт. Тэгэхээр одоо энэ Оросчин гүрэн болцсон байна. Тэгээ бид нар буураа байна. Маш ухаалаг харьцах хэрэгтэй. Энийг би ингээд энэ уул нь би эрдмийн юм байхгүй палеонтологч мэргэжилтэй. Тэгээ кино академийн кино зохиолын ангийг төгссөн. Юм зохиолч болъё гэдэг. Уг нь би энэ улс төр мөрд залуудад ургуу байсан. Энэ улс төрөөр яадаг ингээд. Тэгээ нэг улс төрлөө ингээд энэ номыг хийхдээ ингээд нэвт ороод тэгээд яг юу болж байгааг ингээд нөгөө киноч цаанаа аюу далд утгатай байдیں۔ Альва зохиол. Тэгэхээр энэ улс төрийг бас жоохон ойлгоод ирсэн. Энэ цаанаа аюу нарийн далд утгатай байт юм байна. Жишээлбэл Байден ерөнхийлөгч дэлхийд цацж шít мэдээл. Миний багт хамгийн их гомо лесби те ямар ЛГБТ гэдэг үл байдаг тэргөөрөө бахархаж шít. Гэлэг тэр чинь аюу хэцүү. Тэгээ би бодож шít. За энэ одоо ийм юм мэдэгдэл хэллээ. За Оросын ерөнхийлөгч Владимир Владимирович хариуд юм хэлэх болов уу яах вэ ингээ үлээжч. Ерөөсөл дараагийн 7 хоногт л үү. Хэдхэн хоногийн дараа тэр федеральны собраны дээр их хурал дээр хэлж шít. Орос хүн бол traditional family-г дэмжинэ. Уламжлалт гэр бүлийг дэмжинэ. Тэгжээт нөгөө хиттийн өдөртөгч бас яг тэр үгийг хэлээл Нарендра Моди гээд энэ тхгийн ерөнхий сайд байдаг шүү дээ. Бас тэр traditional family уламжлалт гэр бүлийг дэмжинэ. Тэгэл Эрдоган нар ингээ хэлт юм бэл. Тэгээд өөрсдийнхөө байр суурь хэлдэг. Тэгээ би Монголын ерөнхийлөгч юм хэлэх болов гэд тэр тослогууд нь сул байна шүү дээ. Зөвлөхүүд. Та нэг үг хэлнэ. Яг хөө хэлэхгүй байж болно. Нэг бол одоо тэр Дэлхийн банк янз бүрийн ийм маф хэцүү организашн одоо байгууллагууд байдаг. Хурж дандаа ингэж буураа орнуудыг бацдаг. Буураа орн байтугай орнуудыг бацдаг. Яг хөө хэлээгүй хэлэхгүй байхад бас буруу биш байх л та. Ерөнхийдөө иймэрхүү юм болд юм аа. Энэ улс төр гэдэг чинь бас их нарийн төвхтэй асуудал юм байна лээ. Таны тэгэхээр яг энэ номыг бичсэн зорилго бол түүхийг яг үнэн мөнийг бас бүх залуучууд зөвөр нь олж мэдээсэй гэсэн үндсэн дээр энэ номыг бичсэн юм байна. Тэгээ дээрэс нь бид нар чинь ингээд болохгүй байх, бүтэхгүй байх гэж сэтгэл хангалуун бус байдаг мөртлөөс болгоо бүтээ гэсэн ийм оролцоо биднээс бас байхгүй байгаа учраас энэ дээрээ анхаараач гэсэн ийм зорилготойгоор бол номыг бүтээсэн байна гэдэг ойлголтыг авлаа. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд эх оронч хүн нэрлэхийг 100 үйл гээд энэ номыг одоо бичиж орчуулад, редакторлаад, за дотор нь бас нэлээд ажиллагаатай зураач нартай бас хамтарч ажилласан юм байна. 5 зураач. Зураач нарыгаа бас та танилцуулаач. Тэгээ. Хамгийн гол зураач маань одоо энэ зураач л та нөгөө энийг зурсан. Энэ нэг хөөрхөн хүүхэлтийн киноч юм шиг зургнууд байгаа. Энэ дандаа улс төрийн зургнууд. Одоо энэ Чечений дайн нөгөө террористуудыг байхгүй болгосон. Энэ Семи Баяршина гэдэг чинь 7 ноёд байсан. Тэгээ 7 ноёд урваад Москва Польшуудад эзэглэж ирсэн. Хэцүү. Тэр том гүрэн Польш чинь арай жижигхэн улс. Тэгэхээр Москваг эзэлж ирсэн Польш. Яг бол 7 ноёд нь урвагч. Тэгээ Путин ерөнхийлөгчийн үед 7 банкны эзэд гарч ирсэн. Тэгэхээр тэр 7 банкны эзнийг байранд нь тавьсан. За одоо энэ нис хүчээ хөгжүүлсэн бүх өрөө өгсөн шүү дээ. Тэр нэг валютын сан, дэлхийн санд ингээд бүх мөнгөө ингээд өгсөн. Тэгээ ЕС гэсэн үү? Энэ сайн хэлсэн. За Олимпик ямар сайн дэлхийн аварга, хөлбөмбөгийн дэлхийн аварга. FIFA. Тий 18 он тий хийгээд төрийн түргэн бүрийн гар бэрээр оролцсон. Тэгээд тэр FIFA-гийн ерөнхийлөгчөөс ийм дэлхийн аварга дэлхийд хязгаарч хаанч болж байгаа. Хамгийн сайн дэлхийн аварга. За сансрын үг их сайн хөгжүүлсэн тий. Тэгэхээр энэ манай энэ гол зураачийг Эрдэнэ жаргал гэдэг. Тэгээ энэ өөрөө бас орос сургуульд өгсөн айгүй их юм уншдаг. Тэгээ энэ задаач үгүй шүү дээ. За чи нэг ийм юм зурчаар ихлээр айгүй ингээ ярилцуулдаг.
За Инхбаатар гэдэг бас зураач. Хөрөг зургнуудыг зурсан. Гал ууд гэдэг зураач. Шог зургнуудыг зурсан. Шог зураач. За миний хайртай нэг дүү үдээ мөнхөө гэдэг би мөнхүү шигтэй. Тэр Эрк зураач туслаад үн мөнгийн тавьсан байдаг. Ингээ гих мэт юм зураач нар ажилласан. Тэгээ зураач нартайгаа ажиллаж явах хугацаанд сайхан байсан. Бид нэг баг нэг дараг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж энэ ном гарсан байна шүү дээ. Тэгээ Батмөнх гээд миний найз үдээ. Германд 2 дээд сургууль төгссөн. Германд кино академиг төгссөн. 9 жил сурж аваад ирсэн. Монголд ангаахыг төгссөн. 5 хэлтэй. Тэр миний зөвлөхөөр ажилласан. Тэр ерөөсөө ингээд бид нар их тийм айтайхан багуулж ажиллаж чадсан гэж ойлгож байна. Тэгээ энэ ном Монгол дээр байж байгаа үст. Агуу Путин. Англи дээр Putin the Great гэж гараад. За энэ их анхандаа ингэж би Орос дээр гаргасан юм. Гэхдээ энэ бол сэмпл. Энэ одоо ингэж Путин великий болгосон. Тэгээ ингэж бас энэ Орос дээр байгаа. Сая нөгөө өнгөрсөн дөрөвдөд юу хэлээ шүү дээ. Номын нээлт. Энэ урилга нь юм биш. Энэ урилгынуудыг ингэж тарааж хүнд өгсөн. За тэгээд өнөөдөр хоёулаа ярилцах хугацаа ингээд өндөрлж гин тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэрвээ танд одоо Владимир Владимирович Путинд хандаад хэлэх үг тийм боломж олдвол та юу гэж хэлэх вэ? Гэхдээ би яахтай Оросын тэргүүн чинь хаана байгаа лээ би хаана байгаа лээ тий. Гэхдээ би халуун мэндийг дэвшүүлээд Владимир Владимирович гоо Монголд нэг юм тэсвэгийн сайн байр гэдэг Орос дэлгэхтэй юм хүн байт юм шүү. Тэгээ би танд энэ номоо бэлгэлэхэд их тийм надад тийм санаа байт юм аа. Номоо бэлгэлэх юм үгээр л төгсгээд. За баярлалаа. Тэгээ хизээ нэг өдөр бас таны энэ хүсэл биелээ олоод Владимир Владимирович намаа бэлгэлэх болтугай гэсэн ерөөлөөр дуусгая. Тэгээ таны энэ намын цагаан буян бас дэлгэрэх болтугай өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Таны ажилд өнөөдрөөс нэр амжилт хүсье. Баярлалаа. Та нартаа бас их баярлж байна. За баярлалаа. Их үзэгчдээ бидэнтэй хамт байсанд баярлалаа. Нээлттэй ярилцлага нэвтрүүлэг маань ээлж дугаараа хүргэлээ. Эх 7 хоногт шинэ 45-аар иргүүлцээ.